Өнөөдрийн хичээлийн сэдэв дүүжингийн савлах хугацааг хэмжих. Хугацаа гэж юу вэ? Хугацаа гэдэг бол үзэгдэл үйл явцын хэр удаан үргэлжлэж байгааг хугацаа гэсэн хэмжигдэхүүнээр илэрхийлдэг. Хугацааг бид T хэсгээр тэмдэглэдэг. Үндсэн нэгжин секунд. Хугацааг хэмжих багч нь секунд авна. Дүүжин нэг удаа бүтэн савлах хугацааг секунд метрээр хэмжиж. Хэмжих хийх дараа дүүжинч чөлөөтэй савлахад нөлөөлөхгүй орчин үеүүд нь секундометрийн тэг хуваарийг тохиолдсон дүүжин 5-аас 10 удаа бүтэн савлуулж нэг хугацааг хэмжээд дараа нь нэг бүтэн савлуулах хугацааг тооцоо. Хийсэн хэмжигтийнхээ урьдчилан бэлтгэн бүтэн хэмжигдэн хийсэн хэмжигтийнхээ унгалтыг тооцоолж дараах хэсгээс дүүжингийн савлтыг хэмжиж дүүжингийн бүтэн савлалт гэдэг нь нэг А-цэгээс А-цэгээс савлж эхэлсэн бол А-цэгтээ очихыг бид нэг бүтэн савлалт дүүжингийн нэг бүтэн савлалт гэдэг нь зүүн гарталтаас дүүжин маань савлж эхэлсэн бол зүүн гарчих үеийг бид нэг бүтэн савлалт 1 2 3 5 ингээд дүүжин маань бүтэн савлалт хүснэгтэн дүүжингийн нэг удаа бүтэн савлалт секундометрээр хэмжсэн хэмжигтийн утга хэмжигтийг багтаа хийхин тулд бид 1-ээс 3 удаа татан хэмжих хэрэгтэй. Дүүжин 5 удаа бүтэн хийхэд 668 секунд. Тэгмээ татаад хэмжих тавхад 645 секунд. Дахин хэмжих тавхад 656. Ингээд дүүжин 5 бүтэн хийхэд ангижаа 657 секунд хийгдсэн байна. Харин дүүжин 8 удаа бүтэн савлахад 1064 секунд. Дараа нь 1069 секунд. Дараа 1065 секунд буюу дунджаар 1006 секундаар зарцуулсан. Харин дүүжин 10 удаа бүтэн савлахад 13.8 секунд, 1378 секунд, 13.74 секунд буюу дунджаар 13.7 секундыг зарцуулсан байна. Дүүжингийн нэг бүтэн савласан хугацааг тооцох юм бол дунджаар 1.3 секундыг зарцуулсан. Хэмжигтийн утгааг авахын тулд хэмжигтийн хамгийн их утгаас хамгийн бага утгыг асууж авахыг боддог. Дүүжин 5 бүтэн савлуулан хэмжилт авахад хэмжигтийн алдаа 112 гарсан. Харин 8 бүтэн хэлбэлзүүлэн авахад хэмжигтийн алдаа 105 гарсан. Хурд гэж юу вэ? Хурд гэдэг бол нэг ч хугацаанд явсан замаар илэрхийлдэг физик хэмжигдэхүүн. Хурдыг бид D үсгээр тэмдэглэдэг. Хурдыг илэрхийлэх үндсэн нэгжин метр секунд. Хурдыг бид туулсан замыг зарцуулсан хугацаанд хувааж өгдөг. Жишээлх юм бол 54 км/цаг хурдтай машин гэсэн бичиглэлийн физик утга нь машин 1 цаг 54 км зам туулна гэсэн. 30 м/минут хурдтай морьтой хүн гэсэн бичиглэлийн физик утга нь морьтой хүн 1 минутад 30 м зам туулна гэсэн. Боддог. Хүснэгт нь уран биеийн явсан зам болон зарцуулсан хугацааг хэлээ. Багт А, Б, В биеийн хурдыг тус болгож байна. А, Б-ийн хурдыг олъё.
Угсан зүйл нь S буюу зам өгсөн байна. За мөн хугацаа 10 секунд гэж өгсөн. За эндээс олох зүйл нь хурд. За хурдыг бол бид дуусан замыг хурцуулсан хугацаанд хуваалцдаг. За тэгэхээр 100 метрийг 10 секунд хуваагаад хурд 10 м секунд. Тэгэхээр AB-ийн хурд нь 10 м секунд. Үргэлжлүүлэн BB-ийн хурдыг тус олоод авсан хурдны утгуудаа ашиглан хурд хугацааны график байгуулаарай. Мөн дараах нэгжийг метр секунд нэгжээр илэрхийлье. За жишээ болгоод T.5 км секундыг метр секунд руу шилжүүлье. За гэх юм бол 1 км 1000 метр үү. Тэгэхээр T.5 км секундыг метр секунд руу шилжүүлэхийн тулд T.5-ыг 1000-д үржээд нэгт байна. Тэгэхээр 500 м секунд. Мөн дараах нэгжүүдийг километр цаг гэсэн нэгээр илэрхийлээрэй. Анхаарал хандуулсанд баярлалаа.